Намайг хотод орчийн гүн самбуу гэдэг Тэлгүүнгүн үйлдвэрийн захиалаар ажиллагаа. За миний би анх одоо Сүхбаатарын аймаг технологийн сургууль гэж байсан. Тэрний санхүү менежментийн ангийг 2011 онд төгсөжсэн. Тэгээд сургуулаа төгсөөд Хас банк, хадгаламж банкудад ажиллаж байгаад 2014 оноос одоо хуваараа бизнес эрхлэе. Нэмэлт одоо орлоготой болъё гэж одоо өөртөө бас зорилго тавьж одоо хийжсэн ажлаа өгөөд ингээд талын чанартай компаниг үүсгэн байгуулад өнөөдрийн хүртэл явж байна. А 2018 онд Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн паркийн дэмжлэгтэйгээр хайрцагсаа баглаа бодлын үйлдвэрийг үүсгэн байгуулж өнөөдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байна. За манай үйлдвэр бол Сүхбаатарын аймагт байгаа одоо бүх төрлийн цаасан хайрцагсаа баглаа бодлыг үйлдвэрлэдэг ийм үйлдвэр байгаа. За үйлдвэрсэн бүтээгдэхүүнээ бол Сүхбаатарын аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нарийн боовны цех болон түргэн хоолны цех кафенуудад одоо бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. За үйл ажиллагаа явуулж эхлээд бас одоо өөрийн одоо Сүхбаатарын аймагаас гадна өөрөөсөө одоо Дорнод аймаг болон Дорноговь аймагуд руу бас бүтээгдэхүүн үйлчлэгээ нийлүүлж байсан. За 2020 оноос эхэлж бас одоо үйл ажиллагаагаа өргөтгөх, за бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо сайжруулах зорилгыг тавьж орон нутгийнхаа одоо онцлогийг илэрхийлсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлчлэгийг бас одоо бий болгож ингэж ажиллаж байгаа. За манай үйлдвэр бол үндсэн 2 дэх хөрөмжнөөс бүтдэг. За нэгдүгээр нь одоо миний энаар та бүхний харж байгаа UV принтер байна. За энэ принтер бол 2018 онд оны 12 сард бүгд найрамд Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн ийм принтер байна. За энэ принтерийн онцлог бол одоо лазераар шар чиглэлдэг юм онцлогтой. Өөрөөр хэлбэл 10 см-ийн зузаантай бүх төрлийн тэгш гадаргууд дээр хэвлэх хүчин чадалтайгаар онцлогтой ийм принтер байгаа. За нөгөө одоо хөрөмж нь бол зүсгч машин байдаг. За энэ зүсгч хөрөмж бол бүх төрлийн цаасан хайрцаг сайн баглаа бодлыг одоо зүсэж нугалж одоо хайрцгийг бий болгодог. Ийм одоо 2 дэх хөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх бол одоо захиалагчийн хаяг, шошог, лого, тэмээ бүтээгдэхүүний онцлогийг харуулсан брэнд, одоо өнгө төрх дизайнтайгаар одоо бүтээгдэхүүнээс одоо үйлдвэрлэж орон нутгийнхаа үйлдвэрлэгчдэд нийлүүлэхийг зордгоороо ийм онцлогтой юм аа.